Монголд ч болохоор ерөнхийдөө чатаар өнийхөө саналыг явуулаач гэдэг ингээд ирдэг байхгүй юу. Нэг ийм реклам тийм тоглох гэсэн. Та хэдээр чатаар үнэ гэс явуулчих гэдэг ингэдэг байхгүй. Тэр чинь ингээд амар нэг дарамжлаад байгаа ч юм эвгүй санагдаж байгаа юм чинь. За тэгээ тэр нь тоглолоо гэж бодъё. За мэдээч ер нь Монголын компаниуд хизээч те урлагийнх нь мөнгө төлдөггүй байхгүй юу? Ер нь төлөхгүй байгаад сурцсан. Тэгээд бартер ярина. Тэгээд тодорхой хэмжээний жаахан мөнгө ярина. Тэр нь баярлалаа гологддог би тоглолоо гэж бодъё л да. За тэгээд тэр чинь миний одоо ажил хөдөлмөрийн үр дүн миний одоо юуны баталгаа болж чадах юм уу гэж чадахгүй шүү дээ. Тэр амар том компаниас хүртэл айгүй эвгүй санал энэ ирж ийсэн одоо нэрийг хэлээд яа. Жишээ мөнгө авахгүй шүү дээ гэдэг ингээд. Одоо айгүй том гоо сайхны брэнд биний найздаа ярьчлээсэн. Үнийн саналаа явуулаач гэдэг байгаа байхгүй. Тэгээд за ямар хугацаанд ажиллах юм? Үндсэн нүүр царай юм уу? Нэг удаагийн реклам юм уу? Видео юм уу? Фото зураг авалт юм уу? Хэдэн удаагийн зураг авалт юм? Энэ бүх мэдээллийг гой дэлгэрэнгүй бичээд өөрсдийнхөө үнийн саналтай над руу явуулаарай, баярлалаа гэдэг ингээд эхлээд үнэгээс явуулаад таач гэдэг. Тэр амар том компаниас би бүр нэрийг хэлээд менежерийн гомдлмоор санагдсан шүү.